Сайн байцгаана уу залуусаа. Мишань. Юуны өмнө та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Сүүлийн хэдэн сар намайг дэмжиж, миний контентыг үзэж, энэ аялын нэг хэсэг олж ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Халархлаа илэрхийлэхийн тулд энэ бичлэгийн төсгөлд 3 бэлэг өгөх болно. Тиймээс заавал дуустал нь үзээрэй. Намайг баг байхад би хэсэг хугацаанд Монголд амьдарч байсан. Гадаад хүүхдийн хувьд эхэндээ надад амар байгаагүй. Монгол хэл сайн биш, найз нөхөд ч зүүн байсан болохоор өөрийгөө их ганцаардсан мэдэрдэг халаа. Нэг өдөр би сагсан бөмбөгийн талбай руу ганцаараа очсон юм. Үннийг хэлэхэд баг зэрэг аажаасан. Гэхдээ тэнд айсан хүүхдүүд намайг маш халуун додноор хүлээж авсан. Тэд надад тоглохыг зааж өгч хамтдаа тоглож, удалгүй би тэдний нэг хэсэг болж найзууд болсон. Зарим нь бүр намайг гэртээ оройн хоолнд урддаг байлаа. Тэр үед би монгол хүний сайхан сэтгэл, нөхөрсөг зан, зодчломтгой байдлыг анх удаа үнэхээр мэдэрсэн. Тэр мэдрэмж миний сэтгэлд өнөөдрийг хүртэл үлдсэн байна. Магадгүй энэ л шалтгааны улмаас би Монголын тухай контент хийж, Монгол соёлоос санаа авсан хүмүүн хөдийг бүтээх болсон байх. Би Монголын өв соёл, онцлог, дизайныг дэлхийд дахинд хүргэхийг хүсдэг. За одоо бэлгийн тухай ярив. Би дараах 3 бэлгийг та нарт өгөх болно. Маргай, өнөртэй ус, UFC цамц. Оролцохын тулд комент хэсэгт нэр, нас, тэгээд хүүхэд насны хамгийн дурсамжтай нэг түүхээ бичээрэй. Би комментиг уншиж үзээд 3 хүнийг сонгон бэлгийг нь илгээх болно. Дахин хэлэхэд та бүхний дэмжлэг надад үнэхээр их учир утгатай. Баярлалаа. Харин түмэн хүүдийг сонирхож байвал дүрийн бичлэгийн доор түмэн гэж комент бичээд waitlist-ийн формоо бөглөөрэй. Хүүдийг маш хязгаарлалтмал тоогоор гаргах тул боломжоо бүү алдаарай. За удалгүй уулзцгаая. Peace.